Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн танилцуулж байгаа ном маань маш сонирхолтой ном байгаа. Жажаа! Мянган залуугаас гэрэлтийн өсөл авсан бүсгүйн талаар бичсэн ном байгаа. Эмэгтэйчүүдийн хамгийн их сонирхдаг. Ирчүүд өөрсдөө ч гэсэн мэддэггүй. Ирчүүдийн хамгийн их татагддаг тэр гайхалтай бүсгүйн талаар ярих гэж байна. Маш олон эмэгтэйчүүд өөрийнхөө дурлал залууд таалагдахын тулд гадаад үзэмж, үс гизэг, гоо сайхан, хувцас хунар гэл маш олон зүйлд хязгааргүй хөрөнгө оруулалт хийдэг боловч тэр нь хаяа бүтлгүүддэг. Яагаад бүтлгүүддэг вэ? Яагаад вэ гэвэл эмэгтэйчүүд маань дурлал залуудад таалагдахын тулд нийгмийн бий болгосон үсний стил, гоо сайхан, хувцсны стил, содон зүйлээр өөрийгөө гангалдаг байна. Гэтэл эрчүүдийн анхаарлыг өөрөөс нь эсрэг хүсдэн буюу эмэгтэйлэг төрөх татдаг байна. Мэдээж эмэгтэйчүүдэд дунд үсэрхэг моралик залуучуудад дуртай эмэгтэйчүүд байдагчлан бас содон стилийн дуртай эрэгтэй хүмүүс бас байгаа. Гэтэл эмэгтэйчүүдийн нүдэнд амар кул харагддаг тийм эмэгтэйчүүд энэ хорвоо баг 90% залуучуудын сэтгэлийг хөдлөхгүй. Яг үннийг хэлэхэд эмэгтэйчүүд маань дурлал залуудаа таалагдахын тулд хамгийн их анхаарал тавьдаг үс гэзэг, стил, имиж, ямар брендийн хувцас өмссөн байна те, ямар гутал өмссөн байна. Тэр бүгд эрчүүдийн хувьд нэг чухал биш, сонирхлыг нь ч татахгүй. Тэгвэл эрчүүдийн сэтгэлийг хөдлөдөг эмэгтэйлэг төрөх гэж юу вэ? Нэгт бол урт ус. Эрчүүдийн хувьд нүүрний хэлбэр болон нас үл хамааран уртл үстэй бол эмэгтэй. Тэд урт үсийг анхаарал догдолсон. Одоо ч гэсэн мөрөөдөл нь цааш ч гэсэн тийм байх бол. Тиймээс бүсгүй минь таны үс богинохон бол үсээ ургуулаарай. Мөн эрчүүдэд шулуун хар үс буюу эрүүнийхэн доод хэсгээс альт долгионцсон тийм үс нь маш эрүүл харагдуулж сэтгэлийн их догдлуулдаг гинэ. 2. Гэрэлтсэн нүрийн арьс. Крем болон пудр сонгохдоо арьсныхаа өнгнөөс арай цайвар өнгийг сонгож сураарай. Эрчүүдийн хамгийн их татагддаг төрх бол эстроген буюу эмэгтэйлэг төрх байна. Тэгвэл эмэгтэйлэг төрх нь улаан уруул, гүн гүнзгий хүүхэн хараа, гэрэлтсэн царай, туяа татсан хүүхдийн царай, урт сормос байдаг гин. Энэ жаахан өөрчлөлтийг эмэгтэйчүүд нэг тоодгүй боловч эрчүүд бүр гайхмаар анзаардаг гин. Уул нь улаан уруул, хацар өнгөлөгч, арьс өнгөлөгч, гоо сайхны түүх нь эмэгтэйлэг төрхийг илэрхийлэхийн тулд эхэлсэн боловч гоо сайхны үйлдвэрлэлд дэндүү хөгжөөд маш олон будга арга гарч ирсэн байна. Тиймээс та энэ олон будалтан дотор төөрөлгүйгээр эмэгтэйлэг төрхөө авч үлдэхийн тулд миний танд санал болгосон будга аргыг цэвэрхэн будж үзээрэй. Яагаад вэ гэвэл бараг бүх эрчүүд зузаан будганд маш дургүй байдаг. За тэгээд эмэгтэйлэг будлыг танилцуулбал нүдний алимаа томхон бөгөөд бөөрийнхий будна. Өсгөө хөмсгний ясаа дагуулад нүүрнийхээ хэлбэртэй тохируулан аль болох хөвсгөр будна. Сормосаа дэрвүүлгээд зузаан биш будна. Эрүүний хэсгээ нарийнхан хардуулан будах ба марны үзүүрээ шэдийн найр аль болох нарийнхан хардуулахаар будна. Нүднийхээ ойролцоог зүүдэрлэхгүй аль болох гэрэлтүүлж будна. За тэгээд эрчүүдийн дуртай хувцсны талаар ярив. Костюм бичээг өмссөн эсвэл цагаан цамцтай тэм залуучуудыг харахаар өөрөө ирэхгүй догтлоод идэв штэ. Тэрнтэй адилхан эрчүүдийг хамгийн их догтлуулдаг эмэгтэй стилийн талаар хэлж өгье. Эмэгтэйлэг плаж. Би тэгтээ тууз болон ягаан өнгийг хэлээгүй шүү. Жохон бариун обс леди стил. Цагаан өнгийн сороочг болон нингэн цамц. Жаахан бариун цамц буюу джинс өмд. Энэ дөрвөн стил эрчүүдийг хамгийн их догтлуулдаг байна. Хэрвээ та дурлал залуудаад байнга шинэлэг байдлыг мэдрүүлэхийг хүсвэл саяны хэлсэн стилийнхэн дотор байнга шинжилээд явхад болно. Мөн нэг зүйлийг хэлэхэд заавал өндөр өсөлтөй гутал өмсөөрэй. Одоо таны салах ёстой эмэгтэйлэг чанарыг хамгийн их эвддэг стилийн талаар танилцуулъя. Нэгт доор дээгүүрээ нэвсийсэн томцсон хувцас. Хоёрт өргөн болон навсгар өмд. Гуравт бөөрийнхий цагтай цамц. Дөрөвт менто мен шарт. Тавт хөөди. Гургат ог. Мөн цохиомол загвараас аль болох хол байгаарай. Харимл үсэндээ буржгар хэмтэй үс. Янз бүрийн өнгөтэй үс. Өсгөлт нь нэгч гойдгоо байх нь даруухан төрхийг илэрхийлдэггүй. Яагаад гэвэл эмэгтэйчүүдийн хамгийн их алдаа энгийн даруухан стилийг ямар ч гоёх шаардлагагүйтэй андуурдаг юм. Энэ хоёрын хооронд маш том ялгаа байгаа. Боддоо нэг царайлаг залуу өвдгөө гарсан бэлтгэлийн өмд өмсөд дээр нь үрчээсэн цагаан замд өмсөд хэртэй гээд өмсцэн явж ивэл танд ямар санагдах вэ? Хэрвээ та таалагддаг залуугаа татахыг хүсч байвал өнөөдөр миний танилцуулсан аргыг туршиж үзхийг санал болгож байна. Мөн энэхүү сонирхолтой номыг уншиж болно. Хэрвээ та гадаад имижээ яаж бүрдүүлэхээ мэдэхгүй байх бол миний Instagram руу бичээрэй. Би тэнд дандаа загварын талаарх мэдээллүүд оруулдаг. Би танд мэргэжлийн зөвлөгөө өгч байгаадаа баяртай байна. Өнөөдөр бичлэгийн минь дуустал үзэж өөртөө маш олон хэрэгтэй мэдээллүүдийг авсан гэдэгт найдаж байна. Дараагийн бичлэгээрээ дахин уулзцгаая. Баяртай.